хандаа байна. Өчигдөр X платформд кибер халдлага болж Dark Storm бүлэглэл хариуцлага хүлээн гэв. Өчигдөр X буюу хуучнаар Twitter платформ томоохон сааталд орсон бөгөөд үүнийг өргөн хүрээтэй кибер халдлагаас үүдэлтэй гэж мэдээлээд байна. X платформын эзэн Elon Musk энэ халдлага нь маш их хэмжээний нөөц ашиглан хийгдсэн бөгөөд томоохон зохион байгуулалттай бүлэглэл эсвэл бүр улсын хэмжээнд дэмжигдсэн халдлага байх магадлалтай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Dark Storm Team хэмээх Палестиныг дэмжигч активист бүлэглэл уг халдлагыг үйлдсэн гэж мэдэгдсэн бөгөөд тэд DDoS хэмээх аргыг ашиглаж Twitter-ийн серверүүдийг хит их ачаалалд оруулснаар үйлчилгээний тасалдал үүсгэсэн байна. Халдлагын их сурвалжийн талаар Elon Musk эхэндээ Украины IP хаягуудаас хийгдсэн байх магадлалтай гэж мэдээлсэн ч кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд зөвхөн IP хаягаар халдлагыг шууд холбох нь буруу бөгөөд халдагчид өөрсдийн гарал үүслийг нуухын тулд дэлхийд даяар хэвдэгдсэн серверүүдийг ашиглах нь түгээмэл байдаг гэдгийг онцлоод байсан. Dark Storm бүлэглэлийн удирдагч нь Египтийн их сургуулийн оюутан байж болцшгүй гэсэн мэдээлэл байгаа бөгөөд хэрэв энэ мэдээлэл үнэн бол уг халдлага нь өндөр түвшний кибер гэмт хэрэгтнүүдээс бус харин энгийн хакерууд хийсэн байж магадгүй гисгэж байгаа юм. Энэхүү халдлага нь активист бүлэглэлүүдээс учирч болох аюул санал хийлэл нэмэгдэж буйг харуулж томоохон платформуд кибер хамгаалалтаа сайжруулах шаардлагатайг сануулсан үйл явдал боллоо. Мэдээ хүргэлээ.